Шалом. Эзний хүмүүс амар амгална уу? Та нартайгаа уулзсан сайхан байна. Бүгдээрэнд нь аврагч эзэн мэдсэний баярын мэнд хүргье. За Есүс төрсөн юм уу, төрөөгүй юм уу, яг өнөөдөр төрсөн юм уу, төрөөгүй юм уу гэд хүмүүс маргалтчих хооронд бид нар энд сайхан баяраа тэмдэглэж байна. Амен. Яг үнэ. Тэгээд нэг номлогч ингэж хэлсэн. Тэд нар тэрийг ярьждаг эхлээд өндгөн байсан уу, дахиад байсан уу гэж тэдний амьдралч өнгөрнө гэж. Тэгэхээр бид болохоор тэгдэггүй байгаа. Амен. Аврагч эзэн мэндэлсний баярын мэнд хүргэе. Амен. Бүгдээ хамтдаа эзний өмнө ирцгээе. Таны оршихуйн төлөө баярлалаа эзэн минь ээ. 365 хоногийн нэгэн өдрийг ингэж жаргаж өнгөрөөх гэж. Та бидний төлөө ирсэнд баярлалаа. Бидний төлөө төрсөнд баярлалаа. Тэнгэрт байгаа бидний аав минь биднийг ийхүү хайрлсанд баярлалаа. Бид нар таны оршихуйг урьж байна. Энэ төрс өдөр эзэнтэй байхын тулд таны оршихуй энэ газар байх болтугай. Таны ариун сүнс биднийг удирдах болтугай. Бид энэ дэлхийн хамгийн сайхан бэлгээ өнөөдөр авах болтугай. Намайг ярихад та ажиллаач эзэн минь ээ. Тандаа үнэхээр талархаж байна Есүс. Энэ бүгдийг эзэн Есүсийн нэрээр гон ярьлаа. Амен. Тэнд суугаад бодож байна. Дөнгөж 30-аад жилийн өмнө Монгол орон нутаг энэ бидний нутаг аврагч эзэн мэдлээд ингэж бид нар мод засаад ингэж тэмдэглэдэг байсан юм байна гэдгийг мдэггүйсэн гэдгийг бодоо сууж ил. Өнөөдөр анх удаа ирж байгаа хүмүүс гайхчихж магадгүй. Бид нар болохоор за нэг өвлийн өвгөний хувц өмсөд бэлэг авчаар энэ баяр ингээд болоод дуусчих юм байна гэж боддог байсан. Энэ бол ерөөс хүүхдүүдэд баярлуулах гад нэг сайхан ногоо мод засчих юм байна гэж боддог байсан. Харин анхны сайн мэдээ тарагч дээрээд жинхэнэ биднэрт жинхэнэ мэдлэгийг өгсөн гэж хэлж байна. Бид нар яагаад ногоо мод засаад яагаад бид нар энэ баярыг тэмдэглээд байгаа юм бэ гэдгийг. Тэгээд нэг Санта гэдэг өвөөгийн төрсөдөр тэмдэглэж байгаа гэж бодох нь холбоо бид нар тэмдэглэдэг байсан. Харин гэтэл хүмүүн төрлөختөнд Тэнгэр ааваас нэгэн төлөвлөгөө зохиогдож хүн төрлөختний гэм нүгэл маш их болсон тул хүмүүсийн гэм нүгэл маш их болсон гэж хэлцгээе. Зүгээр эрүүл хүн тогтож чадхааргүй дэлхий бузар булаа гэсэн. Тэгээд Бурхан аав биднийг хараад өрөвдсөн байгаа. Бурхан аав биднийг хараад өрөвдсөн гэж хэлцгээе. Тэгээд тэр хамгийн хүн шийдвэрийг хийсэн юм байна. Өөрийн цорын ганц хүүгээ бидний төлөө төрүүлээд за төрх нь сайхан л та. Гэхдээ бас дөнгөж сая бидний пастор маань хэлсэн загалмай дээр нас баргахын тулд бидний гэм нүглийг төлөвлөхийн тулд өөрийн цор ганц хүүгээ өгөх тийм гайхалтай төлөвлөгөө хийсэн тэр өдөр. Тэгж хүү бидний төлөө төрсөн нь бидний гэм нүгэлгүй бид нар толгой өндөр амьдрахын тулд байсан. Тийм учраас өнөөдрийн Крисмсийн баяр, өнөөдрийн аврагч мэндэлсний баяр маш утга учиртай болж байгаа. Амен. Ястай утга учиртай газараа ирсэн байгаа мэнэ гэж хажуухаа хүмүүс хэлцгээе. Тэгээд бид нар өнөөдөр харлаа л да. Сайхан драм үзлээ те. Есүс яаж төрснийг тэр хаадын хаан яаж малын твшин төрснийг бид нар бүгдээрээ харлаа. Харин түүний төлөвлөгөө нь Бурхан аавын төлөвлөгөө ямар гайхамшигтай байсан бэ. Тэгээ би өнөөдрийн сургаалыг хүн болгон мэдээж бид нар дараамаараа үзчихлээ. Крисмсийн түүхийг хүн болгон бүгдээрээ мэднэ. Харин би өнөөдрийн сургаалыг бүү ай гэж нэрлсэн байна. Хасаа пастор намайг энэ номлыг хийж өгөө гэж гуйсан өдрөөс эхлээд би залбирсан. Эзэн яг тэр даруйд хасаа пастрын сургаал зааж өгөөч гэж хэлэх тэрийг би сонсохдоо шууд ариун сүнс надад хэлсэн. Бүү ай гэж миний хүмүүст хэлээрэй гэж. Тэгээд энэ Крисмсийн түүх бол угаасаа
анхлаад майрд ирэхдээ л Бурхан өөрийнхөө зүрх сэтгэлийг үзүүлсэн юм билээ. Лук номын 1-р бүлгээс унших юм бол ингэж байгаа. Та нар бүгдээрээ сая түүхийг мэдсэн. Габриэл Тэнгэр элчийг Галилийн Назар хот руу 6-р сард Бурхан илгээсэн ажээ. Давидын удмын Яосеф гэдэг хүнтэй сүү тавьсан онгон бүсгүйн герт Габриэл хурч ирэв. Түүнийг Мария гэдэг байв. Орж ирээд Тэнгэр элч түүнд "Эвээгдэгчээ, баярлагдсан" гэв. "Эзэн чамтай хамт байна" гэв. Харин Мария энэ үгэнд ихэд цочирдож энэ юу мэдчилгээ байж болох талаар эргэцүүлв. Тэнгэр элч түүнд "Мария, бүү чи Бурхны тааллыг олжээ" гэж. Хүн төрлөختөн энэ дэлхийд хизээж үзээгүй, хизээж урд нь уншиж байгаагүй агуу түүхийн эхлэл ингэж эхэлсэн. Ямар ч хүнтэй суугаагүй онгон байсан нэгэн охин дээр Тэнгэр элч гинтхэн гарч ирээд "Чи эвээгцэн" гэж хэлсэн баг. Тэгээд "Эзэн чамтай хамт." Тэгээд Мария "Чи Бурхны тааллыг олсон охин байна" гэж Тэнгэр элч хэлээд тэгээд Мария "Чи битгий айгаарай" гэж хэлсэн баг. Тэгээд энэ түүх надтай бас маш тодорхой ярьсан. Яг үнэ. Яг үнэндээ Крисмсийн өнөөдөр олон номлогчид Крисмсийн түүхийг олон талаас нь номлож байгаа. Гэхдээ Крисмс дээр өнөөдөр зүгээр нэгэн хүн дээр ирсэн, нэгэн жаахан охин дээр ирсэн, нэгэн том болчинтай залуу дээр ирээгүй шүү дээ. Нэгэн жаахан охин дээр Бурхан ярих хэрэгтэй. Би чамаар дамжуулан гайхамшигтай зүйл хийнэ. Чи битгий айгаарай. Тэгээд яагаад айхгүй байхыг хэлсэн. Юу гэж хэлсэн бэлээ? "Эзэн болох би чамтай хамт байгаа шүү" гэж хэлсэн. Энэ бол өнөөдрийн баярын утга учир юм аа. Хүн төрлөختөн бүгд айдастай амьдарсан. Одоо ч амьдарч байгаа. Бүү ай гэж Библиэлд хэдэн удаа хэлсэн бэ гэд судалгаад та нар Google гэж үзвэл Google гой ингэж хэлнэ. Бүү ай гэж Библиэлд 365 удаа хэлэгдсэн байгаа гэж. Та нарт нэг юм хэлж байна уу? 365 удаа гэдэг нь хэдэн удаа гэсэн үг үү? Өдөр бүр гэсэн үг. Жилд 365 хоног байгаа. Тийм учраас анхнаасаа Тэнгэрийн аав биднэрт юу гэж хэлхийг хүсэж байгаа вэ гэхээр битгий аа. Би чамтай хамт. Тийм учраас Христийн цуглаанд яг өнөөдрийг шиг баяр 7 хоногийн бүтэнсэ өдөр болгон болох болно. Та нар өнөөдөр ингэж бодож байгаа. Өнөөдрийнх нь баяр нь маш онцгой ингээд тийм онцгой байгаа. Гэхдээ өнөөдрийн ялангуяа анх удаа ирсэн хүмүүс дараагийн 7 хоногт ирэх юм бол нөгөөдөл чи яг адилхан дуугаа дуулаад яг ингэ зогсож байна. Энэ сүмд сууж байгаа хүмүүс чи бүгдээрээ адилхан ингэ баяр хөөртэй ингэ сууж. Яагаад гэж? Яагаад гэвэл нөгөө майр дээр ирсэн нөгөө үгийг бид нар 7 хоног болгон тэмдэглэдэг баг. Тэгэхээр Христ итгэгчдийн хувьд ногоомоо засаад энэ баярдаг баяр яг энэ хэлбрээрээ биш юм аа гэхэд 7 хоногийн бүтэнсэ өдөр болгоны өглөө бид нар агуу гайхамшигтай эзнийхээ үгийг сонсоод битгий аа миний ах. Миний хүү битгий аа. Би чамтай хамт байгаа. Тэгээ энийг ганцхан бүтэнсэ өдрөөр өглөө хэлдэг. Өнөөдөр бид нар бүү аа гэдэг үг Библиэд хэдэн удаа байдгийг дөнгөж сая сонслоо. Хэдэн удаа гэсэн бэ? Хэдэн удаа гинэ? Тэр нь юу гэсэн үг вэ? Өдөр бүр. Бүгдээрээ өдөр бүр гэж хэлцгээе. Өдөр бүр тэр биднийг битгий аа. Би чамтай хамт байгаа гэж хэлж байгаа. Тэгээ яг өнөөдрийн саяны энэ дууг дуулахад яг эзний оршихыг би мэдэрсэн. Эзний орших яг энэ газар өрөөнд бууж ирсэн. Асаа бастраа тэгж батлах уу? Яг эзний оршихыг бууж ирсэн.
Тэгээд би эзэн та яг үнэхээр өөрийнхөө хүмүүс ингэж хэлэх гэж байгаа юм байна гэж мэдэрсэн баг. Тийм учраас Мария тэр үгийг аваад баяр хөөртэйгээр итгэлээрээ аваад бидний төлөө тэр хүүг төрүүлж биднийг итгэл найдвартай амьдруулсан байна. Тэр түүхийг бид нар өнөөдөр тэмдэглэж байгаа. Амен. Тиймээс хүмүн бүү ай. За ингээд өнөөдөр аврагч мэндэлсний баярын өдөр бүү ай гэдэг сургаал сонсчоод би тэгвэл гараад яаж амьдрах юм бэ гэж та бодож асуумаар байна уу? Та нар асууж болно. Өнөөдөр бол хүн болгон бүгдээрээ гоё хувцас өмсөөтэй би шинэ дээл өмссөн өнөөдөр эзний төрс өдөр зориулж. Тэгээ энэ болохоор миний бүтэн жилдээ хүлээдэг баяр маань. Тэгээ бүр энэ хувцсыг бэлддэг. Би өнөөдөр эзний төрс өдөр би юуг зориулж чадах вэ? Би хүмүүстэй гоё харагдах нь би хайр гэж үздэг. Бурхны хүн сайхан харагдах нь хайр гэж үздэг. Тийм учраас би бэлддэг. Энэ дээлийг би 7 сард авсан. Би 12 сарын өдөр хүртэл өмсмөр дандаа өдөр болгон санагдсан. Харин би үгүй өнөөдөрт би зориулж авсан. Тэгээ би өнөөдөр өмссөн. Би энэ баярыг ингэж хүлээдэг. Яг үнэндээ Христ мэндэлсний баярын өдөр Дууя пастрын хувьд миний эх жилийн 1 номерын өдөр байдаг. Яг л би энэ баяр хөрөг 365 хоног амьдардаг. Харин 365 хоног дотор миний амьдрал дотор юм ирдэггүй гэж та бодож байна. Яг адилхан зүйлс ирнэ. Харин гэхдээ би тэр өдөр шин дээл өмсөж эзнийхээ өмнө ирээд залбирсан залбирлаа мартдаггүй. Тэр өдөр эзнээс сонсон үгийнхаа хүчийг мартдаггүй. Заримдаа итгэгч бид нар 7 хоногоос 7 хоногт ямар гоё сургаалууд сонсож байгаа вэ? Энэ олон номлогч нар наривчлан хоол бэлдэж байгаа юм шиг бүтэн сойдр ирдэг. Гэвч заримдаа бид нар тэр амттай хоолныхаа амтыг 7 хоногтдаа алдчихсан байдаг. Харин өнөөдөр номлогч юу гэж ярьж байна гэж? Өнөөдөр Крисмсийн өдөр, энэ мэндэлсний өдөр сонссон эзнээс бүү ай гэсэн үгээрээ би 365 хоног амьдрна гэж ярьж байна. Над руу ямар ч дайсан давталсан. Ямар ч нөхцөл байдал над руу давталсан. Та нар руу давталдаг дайсан бас над руу бас давталдаг. Харин өнөөдөр эзнээс хүндэтгэн хүлээж авсан энэ үгэн дээрээ бат зогсхийг итгэл гэнэ. Ингэж итгэхийг итгэгч гэнэ. Энэ итгэгч энэ цуглаанд явдаг. Амен. Тэгээд өнөөдрийн үүнийг хэлж байна. Битгий аа. Юу ч болж исэн бүү аа. Юу ч болж исэн бүү аа. Амен. Магадгүй эндээс гарахт чинь эхний дайсанд хаарч магадгүй. Харин чи дөнгөс сайхан шинхэн хоол идсэн юм шиг, шингэсэн сургаал савсан юм шиг би айхгүй гэж хэлцээр. Би дөнгөс Америкээс ирсэн тийм ээ. Яагаад явсныг та нар бүгдөө мэдж байгаа. Хамгийн түрүүнд миний төлөө залбирчсэн бүх хүмүүсийн төлөө баярлалаа гэж хэлмээр байна. Маш их баярлалаа. Би энийг ёс болгож хэлж байгаа юм биш ээ. Таны залбирлыг эзэн сонссон гэж хэлмээр. Та нар намайг би бөөрийн дутагдaltaй байгаа мэдж байгаа тийм ээ. Миний 2 бүр 2-ын 28% ажиллаж байгаа. Гэхдээ өхөөгүй юм чинь өглөөс айх хэрэггүй. Хараахан өхөөгүй. Угаасаа энэ эзэнт үйлчилсэн бүх жилүүдийн туршид би үргэлж энд тулаантай амьдарч ирсэн. За тэгээ би бөөрөө эмчлүүлэхээр явсан. Та нар мэдчихэж байгаа тий. Тэгээ бөөрөө эмчлүүлэхээр Америкт очсон. Тэгсэн чи эзэн нэгэн сюрприз барьсан тэнд. Одоо миний эзэн дотор миний одоо ихч гэж хэлнэ. Миний том ихч байгаа. Кони гэд мэднэ. Зарим маань таних бах. Тэгээ тэдний дэ очсон байгаа Флоридад. Тэгээд Кони ихч маань болохоор совилогч хүн. Түүний нөхөр нь эмч хүн байхгүй юу? Тэгээд мэдээж би очихдаа эндээс очихдаа нэлээ ядарсан очсон. Бид хоёр чинь пастор бид хоёр чинь 4600 км-ийг нөгөө баруун аймагт туулчаад тэгээд 2 хоногийн дараа нисэн явцсан шүү дээ. Тэгээ ядарч очт юм байгаа үстэй би. Уг нь би бол 70 эдэн настай хүн дээр очиж байгаа. Уг нь 50 эдэн настай гайгүй хүн байхгүй юу?
Тэгтээ очихдоо ингээд маш ядарч чадсан. Тэгээ хэд хоногийн дараагаар очиод нэг хэд хоногийн дараагаар цагийн зөрүүнд мэдээж ядарсан байсан. Тэгээ нэг өглөө би эгчтэй нэг жуус хийгээд аяган жуус хийгээд эгчтэй өгөх гээд ингээ өрөөрөө яваад орохгүй юу. Тэгээд явах гээд ороход би ингээ сонин ингээ алхах миний би сонин болоодсан байхгүй. Ямар сони энэ яагаад юм бол гэж бодоод за яавал гэжтэй гэж бодоод жуусээ барайл ингээл эгч рүү ингээл төгсөн чи ер нь биш болж байна. Тэгсэн чи эгч миний нүрийг хараад хэлэхгүй. Гэлтэйгдэн. Тэгээ жуус авчаад майк гэж нөхрөө дууддаг байхгүй. Тэгэл үегээл майк авч ороод ирлээ. Тэгсэн чинь юу нэг гарга миний нөгөө зүрхний юмнуудыг гарга гэлтэй чинь. Тэгэл гаргаж ирээд намайг чинь суулгаад юм ин үзээд гэсэн чинь миний нөгөө зүрх чинь 150 ид хүрсэн. Тэгээд AFib гэж хэлдэг юм байна. Үш. Той AFib-тэй биш дээ гэж шууд намайг хараад мэдчихэж байгаа шүү. Тэгээд хүй одоо яах юм бэ гэл нөгөө чинь одоо яана гэл. Гэхдээ нөгөө манай ихч болохоор өөрөө яг AFib-тэй болохоор яг юу болдгийг ингээд мэддэг юм байна. Тэгээд чи эмнэлгийн хүн чинь шууд хараа мэдчихэж байгаа байхгүй юу. Тэгсэн чинь нөгөө Есүс намайг нөгөө миний бөөрөөр далиндуулаад аваачаад тэгээд миний зүрхэнд ямар асуудал байгааг тэнд очиж нээсэн. Тэгсэн чи ер нь ингээд пад гээд унаад тэгээд байхгүй болох юм байна гинэ. Ер нь бол. Тэгээ очихдоо сувлагч эмч хоёрын гар дээр унж байгаа юм чинь. Тэгээд би энийг өнөөдөр бодоод сургаал дээрээ дахиад бодохгүй юу. Хей. Хүмүүний амьдралын өдрүүдийг мэддэг нь Бурхан өөрөө. Би танад дахиад нэг сайн мэдээ хэлэх үү. Есүс Христ төрснөөс эхлээд энэ ом таалал эхэлсэн гэж та мэдэх үү? Та нар өнөөдөр хэдэн сарын хэдэн өдөр үү? Тий. Тэгээд бидний эзний төрсөн өдрөөс эхлээд энийг тоолцсон байхгүй. Тэгээд бид нар тэрийг мэдгүй зүгээр яалк гэж зүгээр явуулсан юм билээ шүү дээ. Дөнгөж 30 итгэн жилийн өмнө. Тийм хүний хүүхдүүд юм чинь би тийм мэдгийг олоод авсан юм чинь тийм эзнийг олоод авчихсан юм чинь айхгүй амьдрах хэрэгтэй гэдгийг би өөрийнхөө амьдрал дээр дахин нэгэн дүүх биччихээд хүрээд ирлээ. Тэгээд би бүр айх байтугай тэндээс бүр маш их зориг авсан. Үгүй би мэдээгүй бөөрөө яриад яваад идэг. Гэтэл эзэн харин нэг би урд нь болохоор цаадагийн сонсог байгаа шүү. Харин эзэн наа зүрх чинь болохоо байцсан байна гэд хэлэхтэй адилхан. Бүгдээ эзэн даалгад ташх уу. Яг нөгөө хүмүүний бидний мунхаглал байгаа аахгүй юу? Зүгээр нүдэн дээр харж байгаа юмдаа л итгэх дуртай, тий? За ерөөсөө эзэн энийг илэрхийлдэггүй байсан бол эзэн энийг үзүүлдэггүй байсан бол бөөр гэж явж байгаа нөгөөч бөөрөөр биш зүрхээр өгөх нь биш үү? Тэгвэл ямар харамсалтай вэ? Зүрхээ үзүүлэх боломж байгаа шүү дээ. Тийм биз дээ. Зүрхний юмч Монголд байгаа шүү дээ, тийм ээ? Тэгэхээр өдөр тутмын амьдрал 365 хоногт энэ хүн яагаад айхгүй амьдрна гэж хэлж байгааг би өнөр та өөрийнхөө амьдралаас ярьж байгаа. Ийм учраас би ингээд үхтлээ Есүстэй хайртай байгаад байгаа байхгүй. Өнөөдрийн мэндэлсний баярын энэ номлолоор би та нарыг айх хэрэггүй. Хүмүүний амьдралын өдрүүдийг эзэн тоолсон байгаа. Бүр өвчтөе хүмүүс ч битгий. Бүр үнэхээр битгий. Биднийг айлгадаг юм өвчин байхгүй юу? Тэгээ бид нар үхлээс маш их хайдаг. Харин тэр Тэнгэр элч ирэхдээ одоо бид нар харахгүй байгаа ч гэсэн Тэнгэр элч бидний төлөө үйлчлэн байж байгаа байхгүй. Миний сургаалыг чамд орчуулж өгöd чамд энд байна. Энэ Христийн ингээ гадаад хэлээр ярьж байгаа юм шиг ярих юмаа гэж та бодох хэрэггүй. Би Монголын хөрсөндөө төрсэн монгол охин байна. Харин энэ монгол охин 30 гаруй жил энэ Есүстэй амьдралаа.
Тэгээд би өнөөдрийнхийг дахиад яриа зогсож. Миний амьдралын түүх жирийн амьдралын түүх биш. Яагаад жирийн амьдралын түүх биш вэ гэхээр би жирийн бурхантай амьдрдаг байхгүй. Би шашинтай амьдрдаг. Би бурхантай амьдрдаг. Жинхэнэ таныг бүтээсэн, бас намайг бүтээсэн, энэ он тооллыг бүтээсэн бурхны охин байна. Бидний энэ баяр ногоо модноос илүү. Бидний энэ баяр улаан хувцас өмсөхөөс ч илүү. Бидний энэ баяр энэ чимэглэлээс илүү. Бидний энэ баяр өхөл бөгөөд амийг мэддэг. Бүгдийг захирдаг, харж байгаа уул талгадыг чинь бүтээсэн. Амьсгалыг бүтээсэн, агаарыг бүтээсэн. Энэ бурхан төрснийг бид өнөөдөр жирийн ард бие тэмдэглээ сууж. Ийм агуу аимшигтай бурханыг аюумшигтай гэж хэлээ. Энэ ийм гайхалтай бурханы тухай яриад жирийн хүн ингээд зогсож ийн гэдэг. Үүнийг шашин биш гэж хэлж байгаа. Амен. Тэгвэл айхгүй байх энэ мэдээг өнөөдрийн мэндэлсний баяр та нарт хүргэж байна. Бүү ээ. Юуросоо битгий. Тэнгэр элч нар тэднийг орхин тэнгэр үүд оцсонд хончид бие биендээ. Одоо шууд Бэтлехемд очие. Эзний бидэнд мэдүүлсэн зүйл бүтснийг үзэцгээе гэж хэллээ. Би яагаад гэрчлээ ярьсан бэ гэвэл би яагаад энэ нэшлийг уншихаас өмнө ярьсан бэ гэвэл хүмүүс ингэж хэлнэ. За. Майр дээр тэнгэр элч ирсэн байна. Энэ бол хизээч үзэж сонсож байгаа үйлгэр байна. Тэгэд юу болсон юм? Тэгээ Есүс төрсөн. Энэ хооронд нөгөө тэнгэр элч нар бас нэгэн хончид дээр ирсэн баг. Би Есүсийн сүмд маш хайртай. Тийм учраас би сүм байгуулсан. Би сүм тарьсан. Энгийн хүмүүсээр бурхан гайхамшиг хийнэ гэж би хардаг. Өнөөдөр манайха өөрчлөлт Монгол гэдэг суглаан байгаа. Надаар дамжуулаад бас энд сууж байгаа таны харж байгаа бадаг буурайхан хинэгнэр дамжуулаад Монгол өөрчлөгдөнө гэж итгэдэг. Тийм тэнэгдүү итгэлийн хүмүүс энд сууж байгаа. Нэг хүний амьдрал өөрчлөгдөхгүйгээр нийгэм өөрчлөгдөхгүй гэж итгэдэг. Олон сайхан юм ярьсан хүн зөндөө байна. Харин хэрэг нэгэн үздцгээ гэж хэлвэл та нар Христийн цуглаан дээр ирээ. Хүмүүний зүгээр л нэг ярьдаг үгийг хэлж байна. Хончид. За над бид нартай тэнгэр хэлж ирлээ. Тэгээд хүмүүс юу гэж хэлсэн гэнэ үү? За тэгвэл Бэтлехемд очиж үздцгээ юм дээр. Яг саяны тэнгэр элчийн ярьсан юм болсон эсхийг үздцгээе. Энэ бид нар мөн үү? Хажуу хүмүүс хэлцгээе. Тэгвэл очиж харцгаая гэж хэлдэг юм байна гэж. Христийн цуглааныхын 12 сарын 25 болгонд үлгэрээ ярьдаг гэж ярьж байгаа бол биелж байгаа, биелэх болно. Энэ бол үнэхээр төгсгөл нь тодорхой. Бат үлгэрийг би таварт өнөдөр ярьж. Очоод үзье. Үнэхээр тэр хаан төрсөн юм уу? Тэгээд малын твшинд байсан бяцхан Есүсийг олж харсан. Үздцгээе гэж ирээд тэд нар олсон гэж хэлцгээе. Тэд яран явж Мария, Йосеф болон тэжээний онгоцсон дотор хэвтэж байгаа хүүхдийг олж очив. Тэд үүнийг хараад мөн хүүхдийн тухай сонссон үгээ мэдүүллээ. Хончдын тэдэнд ярьсан зүйл нь сонссон бүгдийн гайхлыг төрүүлжээ. Тэд нар ирээд үүнийг баталсан байна. Лук номын 2 дугаар бүлгийн 16-аас 18-ыг би сайн уншлаа. Харин 19 дугаар эшлэлдэр маш гоё юм байна. Харин энэ үгийг Мария зүрхэндээ тунгаан бодож энэ бүхнийг нандин хадгалсан юм аа. Харин Мария болохоор бүр ингэ Yes, I know.
Энэ одоо тий одоо жоохон өнгөрөө хүн байсан бол тий ингэж хэлээд хончид юу хийсэн бэ сая тий ингээд хүүхд олно гэд тэрийг харын марыг гэж гитсэн ч байх шигэ тий. Тэгтэл үүнийг Мария болохоор аль хэдийн сонссон. Мария ганцаараа байж байхдаа сонссон. Гайхалтай биш үү? Бурхан аль хэдийн Мариатай ярьсан. Тэгээд тийштэй Бурхан ярьсан юм аль хийцэн байж гэсэн маягтай сууж ирсэн байх та. Тэгвэл би өөрөө ингэ тэгмээр байгаа байхгүй өнөөдөр. Есүсийн төрсөн өдргээд бид нар сайхан дуудууллаа, баяр тэмдэглэлээ. Нөгөө болтгол баяр нь болох байх та. Гэт ирэхэд энэ зогссон. Үгүй шүү дээ. Энэ угаасаа 365 хоног өдөр болгон байж болно шүү дээ хүний амьдралд. Ягаад гэвэл би айцыг ялцсан шүү дээ. Амен. Өвчнөө сайхаа болцсон, үххээ сайхаа болцсон. Амьдралынхын зорилго тодорхой. Амен. Тэгээд би өнөөдөр бас гойсон. Эзээ Мариад байгаа итгэлийг надад өгөөч. Итгэл дээр минь итгэл нэмээч бурхан минь. 2026 он гарах гэж байна. 2026 оны хувьд өнөөдөр минийх яг 1 сарын 1 шиг өдөр юм бол эзэн минь өдрөөс өдөрт миний итгэлийг та нэмээч. Өдрөөс өдөрт та намайг зоригтой байлгаач. Өдрөөс өдөрт намайг айцгүй болгооч. Тэгээд айцгүй намайг айцтай хүмүүсийн төлөө ашиглаач. Үүнийг мэндэлсний баярын өдөр болгож эзэн та нарт явуулж. Амен. Бурхан бидэнтэй ярьсан байгаасай. Ирэх жил дууя пастор биш. Та нарыг хин нэгэн үүнийг тунхаглаасай. Үүнийг сүм өсөх гэж нэрлэнэ. Та ирэх жил энд гарч ирээд 365 хоног айцгүй амьдарч үзлээ. Болдгийн. 365 хоног итгэлийн амьдралаар амьдарч үзлээ. Өсөж өвхөдөг юм байна. 365 хоног эзэнт найдаж үзлээ. Даарсангүй. 365 хоног эзэнтэй амьдарч үзлээ. Ганцаардаж үзсэнгүй. 365 хоног эзэнтэй амьдралаа би өрдөө гонглсангүй. Амен. Ингэж болдгиймаа гэдгийг жирийн Монгол итгэгч би та нарт баталж байна. Миний пастор мастер гэдгийг аваад тавьчих. Энэ бол Бурханаас минь ирсэн хүндэтгэж байна. Гэтэ энийг ботхоо болчих. Пастор хүн болго ингэж ярьдаг юм биш. Зүгээр жирийн итгэгч гэсэн үнийг ярьж болно. Танд жаахан зориг хэрэгтэй гэсэн үг. Танд жаахан итгэл хэрэгтэй гэсэн үг. Амен. Тэгвэл та энэ сургаалыг ярьж байна. Миний өнөөдрийн намдагч миний өнөөдрийн хүсэл бол та би айцыг ялсан. Би эзэнтэйгээ амьдрах болно гэсэн шийдвэр байгаасай л гэж хүсэж өнөөдөр энд ирсэн. Амен. Энэ нь боломжтой. Хэрвээ энэ жижигхэн эмэгтэйд боломжтой байгаа бол том биетэй энэ сайхан залуу чамд боломжтой. Залуухан харагдаж байгаа ямар ч өсчлээгүй байгаа охин чамд боломжтой. Өнөөдөр анх удаа цуглаанд минь нэрсэн миний дүүд боломжтой. Чи хэрэгчлээс асууж болно. Нөгөө пастор хаана? Таны ярьсан зүйл дээр би 365 хоног амьдралаа. Гэт чи надад хэлвэл чи дахин нэгэн тийм эмэгтэй бүтээж яана гэсэн. Өнөөдөр би чамайг бүтээж байна. Чиний дотор хүнтэй чи ярьж байна. Чи юунаас айж байна? Чи өнөөдөр айхгүй бол. Айцыг ялна гэдэг бол арсан шиг зүрхтэй хүмүүсийн ажил биш. Айцыг ялна гэдэг бол Есүстэй хүний ажил. Амен. Тэгээд it's okay. Зүгээр штэ. Болно штэ. Ийм сайхан их оронд амьдарч штэ. Ийм сайхан ард түмний дунд байна штэ. Бид нар болно. Амен. Гэж эзэн та нартай ярихыг хүсэж байгаа. Та нарт бас би хэлж. Эзэн та нарт энэ үгийг бас ярьсан шүү. Амен. Өнөөдөр хэн энэ итгэлийг хүлээж авахыг хүсэж байна? Үүнийг л эзэн хүсэж байгаа.
Өнөөдөр Есүс биднийг сайхан хоолоогоор дуулаасаач гэж хүсэж байгаа хэрэг биш. Өнөөдөр бидний зүрх сэтгэлийг хүсэж байгаа. Бидний амьдралыг хүсэж байгаа. Өөрчлөлтийг хүсэж байгаа. Өөрчлөгдөх нь надад сайн. Ганцхан түүнд биш. Өөрчлөгдөх нь надад сайн. Та нар ялалттай амьдрмаар байна уу? Амен. Гэхдээ та өнөөдөр чин зүрхнээс эзний өмнө залбираад та маргааш шиг ажиглаарай.